За сайн мэцхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр Монголын сошиал хамгийн нэр хүндтэй, за хамгийн олон дагагчтай, хамгийн өндөр хандлттай. За сошиал инфлюенсеруудын нэг. За Мөнх Цэлмэг гэж залуугийн. За хэдхэн хоногийн өмнө хийсэн постн дээр би бас нэг өөрийнхөө санал бодлыг хэлье. За Мөнх Цэлмэгийн үед 2-3 хоногийн өмнө өөрийнхөө Facebook пэйжн дээр нэг пост хийсэн байна. За энэ дээр маш олон асуудлыг хүндсэн байна. Гэхдээ анхаарал татж байгаа нэг юм хоёр зүйл. Энэ дээр нь би бас нэг төвлөрөөд өөрийнхөө санал бодлыг хэлчихье. За хамгийн эхлээд Монгол Ардын намын захиалгаар тарих угаагч юм уу гэж байна. За хоёрт нь болохоор дэлхийн хамгийн ядуу улс гэж одоо шаадга болоо гэж пост тавьсан дээрээс болоод нийгэм ингээ хоёр угаагтчиад байгаа учраас өөрийнхөө бас нэг тайлбарыг хийх хэрэгтэй байна гэд. За гисэр яг одоогийн байдлаар бол тайлбар хийгээгүй нь. Энэ дээр би бас нэг өөрийнхөө санал бодлыг нэмчээ. За нөгөө саяны хоёр асуудлыг сүүлээс нь эхлэе. Монгол улс энэ дэлхийн хамгийн ядуу улс юм уу гэвэл за ингэж хинч хэлээгүй, хизээч хэлээгүй. За гэхдээ харин ядуу улсуудын нэг юм уу гэвэл за яалтчгүй тийм. За Монгол хамгийн ядарсан улс юм уу гэвэл хинч тэгж хэлээгүй, Мөнх Цэлмэг. Харин ядарсан улсуудын нэг юм уу гэвэл за яалтчгүй тийм. За энэ дээр маш олон одоо баримт гаргаж тавьж болно. За хамгийн эхлээд би одоо зүгээр нэг юм 2-3 жишээ. Зүгээр л миний толгойд орсноор. Бүр хамгийн саяхны жишээ. Одоо би та бүхэнд нэг юм зураг үзүүлье. За энэ дээр юун зураг гарсан гэхээр за Монгол улсын элчин сайдын яамны яг албан ёсны одоо Facebook пэйжн дээр тавьсан зураг байж байна. Энэ 2 хоногийн өмнө оруулсан зураг байж байна. За энэ зураг нь юу юм гэхээр Америк нэгдсэн улсын за шинэ ерөнхийлөгч Трамп. За энэ газрын зураг дээр энэ шараар тэмдэглэсэн нийтдээ 75 улс. За энэ 75 улсын иргэдийг за Америкийн нэгдсэн улсад за цагаачлалын визээр зочлох эрхийг нь за тодорхойгүй хугацаагаар хаасан ийм зураг байж байна. За энэ дээр хоёр өнгө байж байгааг та нар харж байгаа бах. Нэг нь саарл, нөгөөх нь шар өнгөтэй, оранж өнгөтэй. За энэ шар өнгөтэй та нар газрын байрлалаар нь ингээд аваад үз. Аль улсын за Европ байна уу, Аз байна уу, Африк байна уу? Эсвэл одоо Америк төв улсууд байна уу? За хамгийн олон хаана байна? За энэ дунд нь яагаад Монгол орчих вэ? За Монгол байж байна. За ард нь Дайн байлдаантай Орос гэдэг улс байж байна. За Дайн байлдаантай Сир, Иран, Ирак, за Пакистан, Афганистан гэдэг ингээд энэ улсууд байж байна. За дээрэс нь Африкийн маш олон улсууд. За Алжир, Лив, за Египт, Судан, Этиоп, Саут Судан, за Конго, Танзания, за Нигерия, Алжирия. За бүр ингээд өмнөд Америкээс ингээд Бразил гэдэг ингээд маш олон улсууд зураг байж байна. Тэгэхээр энэ улсууд нь яасан гэхээр яагаад энэ улсууд нь цагаачлалын визээр Америкт ирж болохгүй байгаа юм гэхээр. За ерөнхийдөө тавьж байгаа шалтгаан нь болохоор энэ улсын амьдрал маш муу байна. Иргэд нь ядуу байна. Тийм учраас Америкийн нэгдсэн улсад цагаачлалын визээр ирэх юм бол за Америкийн нэгдсэн улсаас нийгмийн халамж хүсэх магадлал маш өндөр байна. Өөрөөр хэлэх юм бол Америкийн нэгдсэн улсын иргэдийн татварын мөнгөөр амьдрах маш өндөр магадлалтай байгаа учраас энэ 75 улсын иргэдийг Америкийн нэгдсэн улсад за цагаачлалын виз өгөх тэр процессыг тодорхойгүй хугацаагаар ингээ хааж байгаа юм байна. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр ингээ харахад нэг газрын зураг шиг юм боловч яг үнэндээ энэ дэлхий дээр одоо хамгийн 0 заасан 75 улсын нэг нь Монгол улс байж байна гэдэг. Амьдралын өртгөөр хамгийн даруй, иргэд нь хамгийн ядарсан энэ тэнд очих юм бол нийгмийн халамж хүртэх магадлалтай өндөр улсын иргэдийн нэгт нь Монгол улс ингээд орцсон. Энэ ингээд одоо хамгийн саяхны жишээ. За энэ Америкийн нэгдсэн улсын юм шиг боловч за дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй одоо Европ бусад улсууд биднийг яг ингэж харж байна. Хамгийн ядуу улсуудын. За бүр нөгөө бидний хэлдгээр Африкийн улсууд бүр хамгийн ядарсан гэдэг. Тэр игнэнд нь Монгол улс зохиж явж байна. За хамгийн сонирхолтой нь нөгөө бидний нөгөө муугаар яриад байдаг. За бүр өста энэ дэлхийн одоо хамгийн ядарсан гэдэг. Нөгөө нэг юу илээ? Одоо Мозамбик ч юм уу, Намбия ч юм уу, Ангола ч юм уу, одоо Замбия ч юм уу, Чад ч юм уу, Нигер ч юм уу. Одоо энэ дэлхийн бүр хамгийн ядарсан улсууд энэ хоригт нь ороагүй байна гэдээ ингээд та нар ингээд боддоо. Нөгөө Зимбабве гэж манайхан ч одоо ингээд шоолол инээдэг штеп. Энэ дэлхийн бүр хамгийн 0 заасан улс гэдэг. Гэтэл энэ Зимбабве улс нь Монголоос хамаагүй дээр байна. Америкийн нэгдсэн улсад цагаачилж болно гэдэг. Тэгээд ингээд та нар ингээд бодоод үзтээ. Нөгөө бидний нөгөө инээгээд байдаг одоо хамгийн ядарсан гэд. Одоо энэ тэнд нөгөө бичлэг хийгээ тавиад байгаа. Индия, Энэтхэг гэд. За дөнгөж саяхан нөгөө
Филиппин, Индонез гэд. За нэг хэдхэн хоногийн өмнө та нар бүгдээрээ санаж байгаа үз. Нөгөө лайв чи мөнгө ирдэнэ. Нөгөө Эрлийн Эрдэнэт гэд нэг нөхөр Филиппинээс гэрээ үйлчлэгч аваа тэр нь Монгол улсад ирээд нас урцсан гэд. За тэгээ тэн дээр бичлэг болсон. Филиппин гэдэг нэг ядарсан улс байт юм байна. Эстоныг дундаж иргэдэнд бараг л өдрийн 20-30 доллараар амьдард юм байна. Үнэхээр өрөвдмөр юм байна. Тэр улсын иргэдийг ирээд ингээд өнгөрцөн байна гэд. Тэгээ манайхан ч баахан мөнгө цаас цуглуулад тэр хүн амьтанд өгч явуулаад. Гисэн чинь дахиад хардаа тэр нөгөө та нар яриад байгаа Филиппин, Индонез тэр нөгөө ядарсан улсууд ч энэ газрын зураг дотор байхгүй байна. Тэгэхээр бид нар тийм ээ өөрсдөө мундаг гэж бодоод байгаа боловч яг үнэндээ энэ Америкийн нэгдсэн улс гэдэг бол бүх юм ингээд тоо судалгаан дээр ингээд байж байгаа. Америкийн нэгдсэн улсад ирж байгаа иргэдийн хэдэн хувь нь тэр нийгмийн тэр түрүүний хилээд байгаа одоо тэр үнгүй юм аваад байна гэдэг ингээд судалгаа статистик бүх юм байж байгаа. Тэгэхээр энэ дээр нэг юм нэмээд хэлэхэд сая хэдхэн хоногийн өмнө бас нэг судалгаа гарсан л та. Нийт улсуудын Америкт ирж байгаа иргэдийн хэдэн хувь нь нийгмийн халамж аваад байна гэд. Тэн дээр Монгол улсын иргэдийн 38%. Америкийн нэгдсэн улсад байж байгаа иргэдийн бараг 3 иргэний 1% нь Америкээс нийгмийн халамжийг ямар нэгэн байдлаар хүртдэг юм байна. Тэгээ энэ дээр ингээд Америкт байгаа монголчуудын маш олон монголчуудын пост хийсэн л тэ комент гарсан. Тэгсэн чи зарим улс нь бүр 70% байна, 80% байна, 60% байна. Тэрэн дотор манай Монгол улс гайгүй байна гэд. Гэсэн чи энэ хараа. 3 тутмын нэг нь халамж хүртдэг болохоор дээрэс нь Монгол улсын иргэдийн амьдрал маш муу болохоор дахиад энэ цагаачлалаар ирэх юм бол халамж хүртээд ингээ болохгүй байна гэд. Тэгээ энэ ингээд харахад ингээд Америкийн нэгдсэн улсын зураг юм шиг боловч дэлхийн бусад улс орнууд манайхыг ингэж л харж байна. Бидний нөгөө муу хилээд байдаг нөгөө Зимбабве, Филиппин, Индонез одоо юу гэдэм бусад энэтхэг гэд. Энэ улсууд нь бидраас хамаагүй дээр байд юм байна гэдгийг эндээс ингээд харчиж болж байна. За нэгдүгээр нь. За хоёр дахь нь болохоор одоо энэ YouTube гэдэг нэг юм байж байгаа. YouTube monetization гэдэг. За би энэ дээр дахиад нэг юм газрын зураг үзүүлье. За энэ мөнх цэлмгийн хувьд YouTuber мундаг YouTuber те өөрөө ингээд энэ дээр бас тэр YouTuber-ыг үзүүлжсэн шүү дээ. Миний сарын хандлт тийм байна. Дидэн заасны орлого олж гин гэд. Ямар нэгэн байдлаар YouTube-ээс орлого олд юм байл. За гисэн чи энэ дээр энэ хараа. YouTube-ээс орлого олдгүй газруудын зураг гэсэн чинь за тэр саарлаар тэмдэглэсэн байж. Ногооноор болохоор YouTube-ээр одоо албан ёсоор мөнгө олж болдог газрууд. За гисэн чинь дахиад олж болдгүй газрын дунд нь Монгол орцсон явж байна. Дахиад үз. Африкийн улсууд тэг харж байна уу? Ихэнх саарлан дандаа Африкийн улсууд байгаа. Тэгсэн чинь яг тэрэн дунд л Монгол улс ингээ явж байна. Өөрөөр хэлэх юм бол YouTube дээр одоо Монгол улсаас маш олон иргэд энэ сошиал дээр маш олон одоо контент бүтээж байгаа, маш их хандлт авч байгаа боловч яг үннийг хэлэхэд яг бусад улсын иргэд шиг энэ YouTube-ээс, Facebook-ээс мөнгө хийх ямар ч боломж алга. Яагаад тэгэхээр улс нь энэ нэрд нь багтаагүй учраас. Яагаад багтаагүй юм гэхээр ойлгож байгаа үз? Нөгөө нэг хар жагсаалтанд орж ил байдаг, саарл жагсаалтанд орж ил байдаг, юун сүртэй орж ил байдаг, гарч ил байдаг. Эн чи юу ч биш гэд ярьдаг улс төрчид үгүй. Энэ улсын эдийн засаг нь тэр улс төр мөнгөний систем нь, татварын систем нь ойлгомжгүй. Дээшээ даашаа орж идэг учраас энэ улсуудыг ингээд тойргийн гадна гаргачаад байна. За гэтэл мөнх цэлмэг эндээс орлого олдгоо гэд. Энэ талаараа жоохон яриул яасан. Яаж тэр аккаунт авцсан? Яаж орлого олдсон? За миний бодлоор бол одоо Монголоос бараг л гараал өөр газар амьдардаг нэг сайн их ч юм уу сайн ах бодвол мөнх цэлмэг тусалж байгаа баг. Одоо юу гэдэг? Би нэг юм аккаунт үүсгээд өгье. Өөрийнхөө одоо тэр татварын одоо дугаар мугаараа ашиглаад данс үүсгээд өгье. Тэгээ энэ дээр нэг YouTube-ийн аккаунт үүсгэж. Энэ дээр нь мөнх цэлмэг ингээд сайхан контент оруулаад бай. За орлого олно. Мэдээж хэрэг орлого олж байгаа учраас нөгөө цаад хүнийх нь нэр дээр аккаунт нь байж байгаа учраас тодорхой татварын төлөй үлдсэний чамд өгье гэд. Тим юм босно үгүй юу? Тэрийг яриул яа дээ. Яг энийг ярьж нөхөр маш олон монгол залуучууд одоо энэ контент хийгээд эндээс мөнгө олох гээд яаж олох арга мэдгүй. Яг тэгэхээр Монгол энд орохгүй болохоор ерөөсөө боломж байхгүй болохоор. Тэгэхээр энийг ингээ яаж зохицуулдээ гэдэг мэдгээ ингээд яриул болдгоо юм. Гэтэл энийг бол ингээд ярихгүй л байх юм. Тэгээ эндээс ингээ юу хэлж ийн нөхөр саяны тэр Америкийн тэр виз, саяны энэ YouTube-ийн monetization гэдэг. Эндээс ингээд харангуй та нар ингээ бодоод үзтээ Монгол улс ер нь үнэхээр болоод байгаа юм уу?
энэ дэлхийн улсууд биднийг яаж хараад байгаа вэ? Хамгийн найдваргүй, хамгийн боломжгүй, хамгийн амьдралын одоо нийгмийн даатгал халамжийг авах хамгийн өндөр. Ерөөсөө л энэ дэлхийн одоо Африкийн нэг ядуу улс гэдэг байгаа. Яг тэрэн дунд л Монгол улс ингээд явж штэ. Гэтэл энийг тийм ээ нөгөө нэг мундаг инфлюенсер чинь Монгол улс хамгийн ядуу улс гэж шаадга болоо гэд. Тэгээд ингээд яриад явахаар иргэд одоо яах юм? Энэ залуугийн хилээд яриад ингээ үзүүлээд байгаа яг гол зорилго нь яг юу вэ? Үнэхээр нөгөө түрүүний хилээд байгаа нөгөө эрхөөрч намын одоо даалгуурлаар одоо бүх юм болж байна. Бид нар ерөөсөө нэг тийм муудц юм алга. Энэ дэлхий дээр зөндөө олон улс байна. Тэднээс бид нар хамаагүй дээр давхиж байна гэж үзүүлэх гэж байгаа, тарих угаах гэж байгаа. Нэг ийм болов гэдэг ингээ хүмүүс хардах хэрэг нь байна штэ. Тэгээд ингээ хардж байгаа тэрэнд ингээд яагаад ингээд уурлаад байгаа. Тэгээд дээрэс нь одоо PayPal гэдэг ингээд одоо баг энэ дэлхийн 200-аад улсад PayPal ингээд одоо мөнгө санхүүгийн одоо төлбөрийн эсэл одоо Google ч юм уу одоо юу гэдэг MoneyGram ч юм уу Western Union ч юм уу аль нь ч Монголд ажиллахгүй. За нэг MoneyGram нэг осолдохгүй ажилт юм шиг байна. За гэхдээ ажиллаа гэхэд Монголоос мөнгө гарах маш өндөр үнэтэй. Энэ дэлхийд байхгүй өндөр үнэтэй. Тэгээд ингээд хараад үз. Дахиад нөгөө нэг тэнд ажилтгүй нэг хитгэн улсууд тэр нь дахиад нөгөө нэг хідэн ядарсан нөгөө нэг хідэн Африкийн улсууд Азийн хідэн улс тэрэн дундад ингээ Монгол ингээ орцсон явж байна. Тэгээ эндээс ингээд үндэслээд үзэнгүүт бид нар өөрсдөө бид нар хамгийн ядуу улс биш, хамгийн ядуу улсын нэг биш, хамгийн ядарсан улс биш, хамгийн ядарсан улсын нэг биш гэд. Гэхдээ үнэхээр тийм юм болвол тэгээд саяны хэлсэн юмнууд Монголд бүгд ажиллаж явах нь яс. Болохгүй байгааз. Тэгэхээр тэд нар дургуйд биш байхгүй. Тэд нар ч гэсэн мөнгө олмоор байна. Тэр үйлчлэгээгээ үзүүлмээр байна. Гэхдээ болохгүй байна. Тэгэд одоо энэ хараа энэ залуугийн хэлж байгаагаар хараа. Битгий ингээд өөрөөсөө дээр юмтай ингээд бид харьцуулаад байна. Тэр доор юмнуудтай харьцуулгээд. Тэгээ одоо ингээд та нар ингээд боддоо анги дотроо одоо юу гэдэг нь сумын төвд. Би одоо жишээлбэл хөдөөний хүүхэд. Хөдөө өссөн төрсөн. За яг ижилхэн амьдралтай өглөө босоод борцгоо иддэг, өглөө босоо хар цагаа уугаа хичээлд явдаг. Яг л нэг замаар явдаг, нэг сургуульд явдаг. Ийм хоёр нүдтэй, хоёр чихтэй одоо юу гэдэг яг л ижил хүүхэд. Би сургуульд орлоо. 8 жил зарим нь онд сурж байна. Англи хэл сурж байна. Тэгээд одоо энэ тентгийн олимпиадад ороод гадаад дотоодын сургуульд ороод яваад гэж байна. За зарим нь 8 жил явчаад дөнгөж нэг уншиж бичиж чадахгүй баг алдаатай бичээд ингээд нэг хальт төгсөөд 3-аач хэрэг төгсөж байна. Тэгсэн чинь би нэг за ямар ч байсан уншаа бичээ сурцсан юм байна. Гэхдээ энд нэг ийм хүүхдүүд ингээ уншиж бичиж чадахгүй байхад би уншаа бичээ сурцсан юм чи болж гэн гэд. Би одоо өөрөөсөө тэр доор байгаа хүүхдүүдтэй өөрийгөө харьцуулах юм уу? Эсвэл яг ижилхэн хоёр нүдтэй хоёр чихтэй яг над шиг борцог гэдэг харцаа угаад яг нэг замаар яваад нэг сургуульд явсан хүүхэд өөрийгөө дайчлаад англи хэл сураад энэ тентгийн олимпиадад ороод гадаад дотоодод явцсан байна. Тэгэхэд би яагаад чадахгүй байгаа юм гээд. Тэгээ би өөрөөсөө дээр хүнтэй өөрийгөө харьцуулж яаж би дээшлэх юм уу? Эсвэл ард байгаа хүнтэй харьцуулж яаж би дээшлэх юм уу? Эсвэл ард байгаа хүнтэйгээ харьцуулаад би болж гэнэ гэд сэтгэлийн сайхан тайшаал аваад ингээд амьдраад бүх юм болох юм уу? Тэгэхээр мөнх цэлмэг яг л тийм л юм яриад байгаа байхгүй. Энэ дэлхийгээр зөндөө олон улсуудаар явж байна. Гэхдээ хамгийн болохгүй газраар, хамгийн хар бараа газраар. Тэгээ энэ нь одоо яг ямар ашигтай. Тэгэл энэ улс нэг ийм дүүрц улс байна, ийм сүнцэн улс байна. Энийний хажууд одоо бид нар ч болж гэнэ гэсэн. Нэг ийм мессеж. Угтаа бол тэр явж байгаа газар нь хаач очсон. Одоо Монгол ч гэсэн ядуу дүүргээр нь болохгүй бүтггүйгээр нь яваад хар бараанаар нь үзүүлээг үл ялгаа байхгүй. Хамгийн гоё талаас нь үзүүлээд ингээ монголч гоё болсон байх гэвэл дахиад боломжтой. Гэтэл энэ залуу бүр зориудаар болохгүй бүтггүй газруудаар нь яваад бичлэг хийгээл ийм л байна, ийм л сүнцэн байна, ийм л лалрын амьдрал энэ дэлхий дээр байд юм байна гэд. Тэг яагаад ингэж вэ? Өөрөө тийм юм одоо үзэх харах дуртай байж болно. Тэгвэл өнөөдөр хүмүүс тэрийг үзүүлээд ингээд энтэй харьцуулахад бидний амьдрал болж гин гэд ингээ яриад байж ингээ болдго юм уу? Надад бол энэ ерөөсөө таалагдахгүй. За дээрэс нь энэ ингээд одоо эн чинь хиттэй 30-тай 40-тай одоо 50-тай за залуу баг тийм ээ. За ямар нэгэн байдлаар одоо үе тэнгийн залуучууд өдөр болгон хөдөлмөрлөд орлого олох гээд ирээдүгөө үүсгэх гээ яваад байна. Гэтэл энэ залуу яагаад? Одоо энэ тентхийн нэг инээ тэр спонсор ивент итгэгч гэдэг янз бүр юм яриад байгаа. За тэд нар мэдээж хэрэг ивент итгээд хэд гурван цаас өгч байгаа бах. За тэр замын зардал мардлын одоо cover юм уу ямар ч байсан тэрийг төлж байгаа бах. Гэхдээ одоо бусад хүмүүс шиг ингээд орлого олох тэр өдрийнхэн цалинг тэр компаниуд нь өгж байгаа юу? Мэдээж хэрэг үгүй. Гэтэл энэ залуу тийм ээ ирээдүг одоо тэр цалин байлгаа бүгдээ найд ингээд бүр ингээд зориуд ингээд энийгээ бүр ажил болгоод ингээд яваад яагаад ингэж үт юм бол яг ард нь юу гэдэм бол
Ямар зоригтой бол. Тэгээ хинд яг юуг харьцуулж үзүүлэх гээд байгаа юм бол. Тэгээ дээрэс нь хэлж байгаа ярьж байгаа мессеж нь болохоор Монгол хамгийн ядуу улс гэж шаардга болоо гэд. Монгол болж байгаа бүтэж байгаа гой байгаа шүү гэд. Энэ дэлхийн зөндөө улсуудтай харьцуулахад ийм байгаа шүү гэд. Ингээ яриад ямар зоригтой бол. Тэгээ хийж байгаа контентууд нь одоо би бол яг үнэхээр мөгцөлгмийн дээр хийж байгаа контентуудыг юусоо үздэггүй. За хоёрхан бичлэгийг үзсэн. Нэг удаа тэр нэг map zap-ийн нэг хүнтэй уулзж байгаа гэдэг нэг бичлэг. За надад харахад бол зүгээр нэг хэдхэн минут үзэл зүгээр. За энэ шал худлаа юм. Шууд гарах тийм л юм. Энийг бол тийм ээ одоо нэг дөрвөн уулын дундаас гарч үзээгүй, ийш тийш явж үзээгүй, юм үзээгүй хүмүүст бол лаг контент л одоо болж байгаа бох. Дуустал нь үзэж байгаа байсан. Магадгүй хэд дахин үзэж байгаа байсан. Гэтэл тэн дээр юу гарч ийн нөхөр? Нэг одоо нэг ийм нэг харахгүй өрөөнд дотор одоо нэг өвгөн ч юм уу юу ч юм ингээд битүү ингээд ороодсон нэг юм суулгацсан. Тэгээ тэр нь мапын гишүүн ингэнэ. Тэгээ тэрнээс асууж байгаа. Тэгээд тэр бичлэг дээр хэлж байгаа. Тэр хүнээс бичлэг авахын тулд $150 төлсөн гинэ. Тэгээд яаж мөнгө олдсон гэсэн чи одоо нөгөөтг нь хард амиг зардаг одоо инээ тэр яан нэг мапод юу гэдэг үлээ тэрийг тэгж мөнгө олдсон гэдэг. Тэгээ ингээ бодоод үзтээ тэр ядарсан улс байж болно. Гэхдээ тэр ядарсан улсад бас нэг юм сэргэлэн толгойтой өдрийн $150 олчдаг хүмүүс зөндөө байж байгаа. Гэтэл зүгээр нэг юм жирийн одоо шудрах хөдөлмөрөөр сэргэлэн толгоогоор $150 олчдаг бол тэнд яах гэж мап байгаад байгаа. Мап тэрнээс хэд дахин илүү мөнгө 10 дахин 100 дахин илүү мөнгө олох гэж тэнд байж байгаа. Хууль зөрчин одоо хүн амьтнаас нуугдан тэнд мап байж байгаа. Зохион байгуулалтаа ингээ байж байгаа. За гисэн чинь нөгөө нэг мап нь нөгөө нэг зүгээр л жирийн хүмүүсээ олдог $150 олох гээд тэр залууг өмнө ярилцлага өгөө сууж ингээ байх уу? Бид нар ингээд одоо юу гэдэг хард амиг зардын инээ тэр буу шийдэм зардын хүн амьтны дээрэмттэй ингээд сууж ах уу? Тэгээ одоо мэдхгүй энийг энэ залуу мэдсээр үжиж юм контент хийгээд байгаа юм эсвэл одоо мэдхгүй болохоор тэр нэг хөтөж гээд нэг залуу эндээс нэг юм Монгол гээд нэг залуу ирсэн байна. Бүр англи хэл юу ч авахгүй хамаач ихээс өөр бүр үгч байхгүй. Нэг ийм одоо нэг мапта ярмаар байна гэдэг нэг контент бэлдмээр байна. Чи энэ дээр орох уу гэд. Магадгүй аавгаа ч юм өвөөгөө ч юм уу энэ дээр суулгацсан ч юм уу бөөмөд. Тэгэл нэг хальт нэг юм үзүүлсэн. Тэгэл тэрийг одоо нэг map zapтай уулзж байгаа бичлэг хийж байгаа лаг залууга контент оруулсан. Тэгээ ийм чи үзгээр би надад бол зүгээр л шал худлаа контент. Хизээж map дээр $150 төлөө бид нар ийм ийдин, тим ийм ийдин гэдэг ингээд нүүрээ ингэсэн ингээд сууж яах гэж баахгүй шүү дээ. Гэтэл ийм л ингээд контент үзүүлээл. Тэгээд энэ нь ингээд одоо мэдхгүй хандлт аваад тэгээд иймаар ингээд тархийг угаагаад ингээд ийм байхад одоо энэ дэлхийн улсууд ийм байна гэдэг. Яагаад тэр гой талаас нь үзүүлж болдгүй. Өөрөө магадгүй тэр ядуу тэр инээ тэрэ болохгүй бүтэхгүй амьдрал сонирхдаг байж магадгүй. Эсвэл одоо дэлхийн тим улсуудаар явсан инээ тэрэ гэдэг нэг жоохон одоо юу гэдэг хувийн рекордоо нэмгсэн эсвэл олон дагагчтай болгосон гэд янз бүрийн зориг санаа байж байгаа. Гэхдээ сайн сайхан юм үзүүлээд яагаад байж болдгүй. Одоо хизээ нэгэн цагт явж байгаад Америкт ирэх бах. За Америкт дэлхийн номер 1 улс. Энд бүр одоо бүр гайхмаар юм зөндөө байж байгаа. Мөнх цэлмэг хэрүүл хамгийн дор амьдралын, хамгийн ядуу амьдралын, хамгийн болж өгөхгүй юм. Энэ бүр хаач байж байгаа. Монголд ч байж байгаа. Тэгтэл тэрийг нь үзүүлээл ийм байна, ийм ядарсан улс байна, ийм хогийн юм байна, ийм сүнцэн юм байна. Гэтэл энэний ажид бол бид нар ч бас болж штэ гэд ингээд яриад байвал. Тэгээд иймэрхүү байдлаар ингээд яриад ингээд одоо байж болдсон болов гэд. Тэгээ эцэст нь хэлэхэд энэ залуу одоо ингэж явсны одоо яг зорилго нь юу гэдэм бол түрүүн би хэлсэн маш олон үеийнгийн залуучууд мөнгө олох гээд ирээдүгөө босгох гээд баталгаагаа бүтээх гээд гэтэл яваад байхад энэ залуу энийг юусоо тоохгүй нэг ийм мессежийг түгээх гээд тэгээ угтаа бол одоо баг сая хэдхэн жилийн өмнө Монгол болохгүй байх өөрчлөхгүй болохгүй бол ингэхгүй бол гэсэн одоо бүр ингэж эсрэгээр болцсон баг бүх юм ингэ болж जैन бүтэж जैन гээд ингэ яриад Монгол чи сайхан ор бити ингэж худлаа шаагаад яваад бай гээд яагаад ингэдэм бол юу юм хүчтэй юм бол юуг ингээд одоо хүнийг юм одоо байран дээр ингээд 180 ингээд эргүүлчихдээ бол тэгэхээр энэ дээрээс үндэслээд хүмүүс чинь бас тэнэг биш шүү дээ энэ чинь олон хүмүүс энэ зүгээр одоо тий намын одоо юу гэдэг захиалгаар тарих угаах гээд өөрөөр хэлэх юм бол Монгол ардын нам эрх баригч нам бүх юм болж байна одоо ингээд жишээлх юм бол саяны одоо сүүлийн хэдэн жил бид нар өстө байсан тулдаа энэ ковид гэдэг энийг балиар өвчин дэлхийгээр тархаад бид нар байсан тулдаа л баг л энийг даваа туулаа гараад ирлээ. Та нар жоохон бүсээ чангалаатах гээл. Ерөөсө болж бүтэхгүй байгаа юм нь сүнж байгаа юм нь ерөөсө бүх юм нь одоо шилэх юм бол оюун эрдэнэ ерөнхий сайд болоход долларын ханш 1800 байсан. Өнөөдөр хэд болчиход байна? 3600. Ингиж бүх юм нүдэн дээр нь нурчаад байхад л бид нар ингээд үнэхээр энэ ковид гэдэг балиар юм гарч ирснээс болоод бүх юм болохоо болчиход байна.
Одоо ковид нь дууссан тэгсэн чи дараа нь одоо Орос Украины дан гэж нэг юм ихэлснээс болоод одоо бүр ийм амаргүй цаг үед бид нэр тулдаал ингээ болоод бүтээд байна. Бид нар чинь бас байж гэн гээд. Босод улсуудыг бодоход дайн байлтай байхгүй байна. Хил хязгаарын зөрчил байхгүй байна. Хил ус байна, соёл байна. Наадан болж байна, цагаан сар болж байна. Бүсээ чангалаад байл гэсэн. Тэгсэн одоо бүр ингээ хэлэх шалтгаан одоо нэг Америк, Венесуелийн хооронд дайн болсон. Гих мэтэр ингээд болохгүй бүтггүй юмыг ингээд одоо гаднаас аждаг. Тэгээ ямар нэгэн байдлаар одоо ингээд нэг юм одоо мэдхгүй энэ инфлюенсеруудыг одоо бодлоготойгоор ашиглаад байгаа юм уу эсвэл энэ хүн мэдээд байгаа юм уу мэдэхгүй байгаа юм уу эсвэл одоо зүгээр тэр зорилго нь тэгэд таарад байгаа юм уу бөө мэд. Ямар ч л байсан мингээд бүх юм болоод байна, бүтээд байна. Нэг тийм ядарсан юм алга. Энэ дэлхийн нэг тийм хойно шаатсан юм алга гэд ингээд яриад ингээд тарих угаагаад. Ингээд байгаа нь мэдгүй. За миний хувьд бол нэг тийм хар буруу талаас нь хараад байгаа юм биш. Гэхдээ ямар ч байсан энэ залуу нэг ийм одоо цалин бүнлүүгөө ингээд нэг явахдаа заавал тэрүүгээр тэрүүгээр нэг контент бэлдээд ингээд яваад байгаа. Шалтгаандаа тэгээд өөрөө ярина гэсэн тайлбарлах гэсэн тэгээ хэлэх байлгүй, ярих байлгүй, тайлбарлах байлгүй. Тэгээ эрхөөрөгч намын дараагаар тэр юу вэ захиалгаар тарих угаагаад байгаа гэд хүмүүс хардаад байна. Тэн дээр тайлбар хийнэ гэсэн. Тэгээд ингэж одоо залуу хүн тийм ээ. Одоо 2-3 жилийн өмнө юу бодож ярьж явж илаа. Жохон тэрэндээ үнжөөл. Гэт ингэ бодох юм. Тэгээ би одоо хүнийг одоо шүүмжлэх хинч үлээ. Гэхдээ бас нэг өөрийнхөө бодол санааг бас нэг хэлэх ярих хэрэгтэй. Тэгээ эцэст нь хэлэхэд Монгол маань үнэхээр л нэг тийм болж бүтээд байгаа юм ерөөсөө байхгүй шүү. Сая би хэдхэн хоногийн өмнө ингээд нэг та нарт нэг бичлэг хийсэн. Тэрийг дахиад нэг жоохон товчлоод өгчээ. Үзег хүмүүс байж магадгүй. Ерөнхийдөө гөлөг төөрүүлээд байна гэдэг. Эрх баригч нар. Одоо нэг гудамжинд ингээд нэг гөлөг явж байгаа юм бол банкар явж байгаа юм бол баг бид нар гээд дуудангууд л зүгээр сүүлээ ингээл гүүгээд ирнэ. Гүүгээд ирэнгүүт нь бид нар жоохон сүйд болоолохт л зүгээр чамайг дагаал гүйчин. Аваачаа даалгах гэж байгаа юм уу, зарах гэж байгаа юм уу, эсвэл одоо аваачаа төөрүүлэх гэж байгаа юм уу, гөлөг мэдэхгүй. Зүгээр дагаал гүүгээд байна. Тэгтэн зүгээр бид нар ингээл тийм ээ. Нуруунд дээр сайхан илээл. Миний чи удахгүй өстой нэг сайхан том банкар болно. Сайхан том банкар болонгууд нь хідүүлээ хөвсгөлд очиод нэг тайгад очиод хамгийн том чонуудыг өстой толгой дараалан бүгдийг нь алаад ядаад. Тэгээд ихэнгүүд ах нь өстой бүгдийнх нь арсын өвчөөд энэ дэлхийн баг хамгийн супер дизайнеруудыг мөнгөөр зодож авчираад Монголд ингээ сайхан шүүб хийгээд тэр шүүбээ аваачиж Америкт зараад тэр олсон мөнгөөр ах нь өстой чамааг өстой өдөр болго хаан бууцад бууз идүүлнэ гээл. Нөгөө мөгөөлөгтэй чи яриа. Нөгөө мөгөөлөгч сүүлдээ шаруулзаал. Яг л энэ шиг эрхөөрөгч намын дарганаар өнөөдөр тийм одоо ингээд бид нар шүгэл ажиллагаа болгох чинь, шүүр ажиллагаа болгох чинь, шилийн ажиллагаа болгох чинь, энэ тэнд гараа явцсан зугтаацсан нөхдүүдийг бүгдийг барьж авчрах гэж байна. Хөрөнгийг хураах гэж байна. Бүгдийг тараагаад өгөх гэж байна. Энэ тэнд ороод ирсэн элдв буйдлаантай одоо хөрөнгө оруулагч нарыг бүгдийг хөөгд гаргах гэж байна. Энэ тентгийн уурхаануудаа бүгдийг буцаагаад авах гэж байна. Аваад ингээд одоо эх орны хишиг гээд ингээд тараагаад өгөх гэж байна гэд. Иймэрхүү маркер одоо ингээ юу илээ нэг 2007 онд юутэй метрото болох гэж байна гэд. Нөгөө Батүл дарга юу ярьж илаа метрото болонгууд нь метроныхын төв буудал дээр энэ дэлхийд байхгүй хамгийн том аквариум хийнэ гэж би боддог мөрөөддөг гэд. Тэгээд тэр дотор баг энэ дэлхийн бүх загснууд байдаг гэд. Та нар ингээ бодоод үзтээ энэ дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хамгийн цэвдэг газар дор энэ дэлхийн хамгийн том аквариум барих юм гинэ. Тэгээд тэр дотроо энэ дэлхийн төмөн загас байх юм гинэ. Тэгээд ийм яриа тэрийг нь бид нэр сонсоод нэрээ. Ингээд гэтэл өнөөдөр 2026 онд одоо болтол нөгөө метрогоо ийгч чинь тэнд газар судалж чинь энд баннер хийж чинь тэнд шон зоож чинь одоо хөрөнгө оруулагчтайгаа ярьж чинь иймэрхүү маркер ингээл одоо гүлэг төөрүүлээд ингээд яваад байдаг. Ингэжээ л сонгуулийнхын хугацаа дуусчдаг. Бид нар яг л ингээд гүлэг шиг нөгөө сүйд олоолгочоод сүүлээ шарвал гүйдэг шиг л ингээл ингэчгийн байна ингээл. Тэгээд дайны хажуугаар дажин гिचээр нэг иймэрхүү нөхдүүд орж ирээд контент бэлтгээд бүхэн болж шүү. Монгол ингээд нэг тактикта тулчаагүй шүү. Хамгийн ядуу нь биш шүү гэд. Ингээд нэг ийм хийгээд тэрийг дагаж намраад ингээд. Гэтэл ингээд болж байгаа бүтж байгаа ингээд саяны нэг 2 зургийг би дахиад ингээд харуулчих. Энэ дээр энэ нөгөө нэг дөрвөн бидрээ хилээд байдаг Африкийн хамгийн ядуу улсуудын дунд Монгол улс зогч байна. Бидний нөгөө хамгийн ядуу гэдэг инээгээд байдаг нөгөө Зимбабве, Филиппин чинь энэ дунд ороогүй байна. Энийг ингээд та нар ингээд анхаарал авчих. Дахиад нэг зураг. Энэ нөгөө YouTube-ийн monetization гэдэг одоо ногооноор бичсэн бүх улсын иргэд ямар нэгэн контент хийгээд YouTube дээр тавихад эндээс нэмэлт орлого олж болж байна. Харин тэр саарлаар бичсэн улсууд хүсээдч бүр 1000 сайхан одоо сонирхолтой контент хийгээч эндээс нэг ч төгрөг олж чадахгүй байна. Тэрэн дунд нь нөгөө бидний инээгээд байдаг Африкийн улсууд байж байна. Тэрэн дунд нь манай Монгол улс байж байна. Тэгээ эндээс юу хэлэх юм хэр бид нар
Энэ дэлхийн хамгийн ядарсан улс биш ч гэсэн ядарсан улсуудын нэг байж байгаа шүү. Хамгийн ядуу улс биш ч гэсэн ядуу улсуудын нэг байж байгаа шүү. За тэгээ мөнх зэлмгээ өөрийнхөө тэр сайхан хэлсэн ярьсан тайлбараа хэлээрээ тэр эрх баригч намын одоо үнэхээр бас нэг тэр захиалгаар нь тарих угаагаад байгаа юм уу эсвэл үгүй юм уу одоо мэдэхгүй. Тэгээд энэ дээр нэг сайхан тайлбараа хэлнэ үс гэж хүсэж байна. За баярлалаа. Баяртай.